Хин нэг нь таны гудамжинд явж байхад гүйж хурж ирээд хурдлаараа хиддээр 57-г нэмбэл 73 гарах вэ гэж асуувал яах вэ? Үүнийг бодох хэд хэдэн арга байна. Орхигдсон нэмэгдэхүүн буюу хоосон зайд тохирох тог болох нь байна. Энэ бол 73-аас 57-г хасахад гарах ялгуур юм. Үүнийг би яаж хийж бодох вэ? 57-оос эхлэе. Үүн дээр тоо нэмсээр 73 гарах ёстой. Би 57-оос эхлэе гэсэн. За харцгаая. Үүн дээр 3-ыг нэмээд 60 болох юм. Ингээд 60 болж байна. 60-ыг 73 болгохын тулд 13-ыг нэмнэ. Үнийг чижээр бодож болно. 70 болохын тулд 10-ыг нэмнэ. Тэгээд дараа нь 3-ыг нэмнэ. Гэтэ шууд 60 дээр 13-ыг нэмсэн ч болно. Энэ нь 73-тай тэнцүү болно. Тэгэхээр би 57 дээр хэдийг нэмсэн бэ? Би 3 дээр 13-ыг нэмсэн. Иймд 16-г нэмлээ. 16 дээр нэмэх нь 57 тэнцүү 73. Үүнийг бодох өөр нэг арга бий. Хардаа. Энэ хоосон зайд байх тоон 73 ба 57-гийн ялгуур байна. Үнийг 73-аас 57-г хасаж олж болно. Ижил утгатай гарна. Энэ муу 16 гарна. Үүнийг тооцоолох хэд хэдэн арга байна. Гэхдээ энэ нь цээжээр бодоход илүү хялбар арга юм. Дараагийн жишээ. Хин нэгэн гудамжинд таны өөдөөс хурж ирээд за хурдлаараа 94-өөс хасах нь хоосон зай тэнцүү 57 гэж хэлж байна. Энэ бол 94-өөс хэдийг хасвал 57 гарах вэ гэсэн үг. Өмнөхтэй адилаар бодъё. Гэтэ энэ удаад хасах үйлдэл өгөгдсөн байна. Би маш хялбархан математик аргаар үүнийг 57 болтон чийжээр хасч болно. Үүнийг би хэрхэн чийжээр бодох вэ? 94-өөс эхлэе. Би 4-ыг хасвал 90 гарна. 4-ыг хасвал 90 гарна. Харцгаая. Тэгээд 60 гаргахын тулд би 20-ыг хасна. Би 57-оос бага болохыг хүсэхгүй байна. Би 20-ыг хасна. 90-ээс хасах нь 20. Уучлаарай 60 болохын тулд 30-ыг хасна шүү дээ. Би одоо 30-ыг хасж байна. 90-ээс хасах нь 30 тэнцүү 60 болно. Тэгээд 60-ыг 57 болгохын тулд дахиад 3-ыг хасах хэрэгтэй. 60-аас хасах нь 3 нь тэнцүү 57. Би нийтдээ хэдийг хассан бэ? Эхлээд 4-ийг, дараа нь 30-ыг, тэгээд 3-ыг хассан. Энэ бол 34, 37. 37 хасжээ. Үүнийг бодох өөр бас нэг арга бий. 37 бол 94 ба 57-гийн ялгуур. Өөрөөр бас бодож болох юм байна. Хэрэв би 57-оос эхэлсэн бол түүн дээрээ хэдийг нэмж 94 гаргах вэ? Энэ нь өмнөх бодлоготой яг адилаар бодож болно. Энд би эхлээд 3-ыг нэмсэн. Хэрэв би 3-ыг нэмбэл 60 болно. Тэгээ 30-ыг нэмбэл 90 болно. Дахиад 4-ыг нэмбэл 94 болно. Ингээд нийтдээ 37-ыг нэмсэн байна. Цаасан дээр бичиж байгаа тохиолдолд үүнийг бодох маш олон аргууд бий. Гэхдээ хин нэгэн гудамжинд надаас ийм бодлого асуувал би чийжээр бодох хэрэгтэй болно. За дахиад нэг жишээ бодож үзье. Надаа хоосон зай хэрэгтэй байна. Хин нэг нь танаас асууж байна. 36 тэнцүү хоосон зай хасах нь 41. Тэгэхээр 36 бол хоосон зай ба 41-ийн ялгуур юм байна. Өөрөөр хэлбэл 36 дээр 41-ийг нэмэхэд хоосон зайдах тоо гарна гэсэн. Үүнийг тоон шулуун дээр зурж болно. Хэрвээ энэ хоёрын илэрхийлэл тэнцүү чанартай гэдэгт итгэхгүй бол тоон шулуун дээр зураад шалгаж үзэж болно. За, нэг үл мэдэгдэх тооноос эхлэе. Үл мэдэгдэх нэг тооноос эхэлнэ. Энэ манай хоосон зайд байх тоо. Үүнээс 41-ийг хасж байгаа. 41-ийг хасж байгаа. Ингээд 36 гарах ёстой. Тэгэхээр үүнийг 36-аас эхэлвэл түүн дээр 41-ийг нэмэхэд хоосон зайд байх тоо гарах ёстой. 36 дээр 41-ийг нэмээд хэд вэ? Эхлээд нэгжүүдээ нэмнэ. 6 нэгж, нэмэх нь 1 нэгж. Тэнцүү 7 нэгж. Тэгээд 3 арвт дээр 4 арвтыг нэмээд 7 арвт буюу 77 гарна. Энэ бол 77. Ингээд гүцээ.